Сайн байцгаана уу, гэрэл зурагчин Чансал Дулан байна. Цагаан сарын би өвлийг өндөд авсны баяр гэж боддог. Цагаан сарын шинийн нэгний өдөр манай хамаатнууд одоо хотоос, Эрдэнтээс, Дарханаас бүх газраас цуглаж ирээд өвөөгийн дочдог ёс заншилтай. Цагаан сарын яг өдөр гэхээс илүү өмнөх өдөр нь бол буузаа бэлдэх гээд маш олон ажлууд байдаг. Тэр болгон дээр одоо зарим хамаатнууд маань ирээд бэлдэх явц надад бага байхад маш сонирхолтой санагддаг байсан. Тэрийг одоо удаан хийх үйл явцдаа сонирхолтой жилийнхээ сонин сайхныг ярилцаж, бас өнгөө ярилцаж, ийм халуун дулаан болоод тэгээд шинийн нэгэндээ бол бөөндөө цуглаж, амжилт бүтээлээ ярилцаж, өвөөгөөсөө сургаал намаа сонсдог тийм өдөр байдаг. За цагаан сартай холбоотой гэвэл би эмээгээсээ нэг дээл авсан байгаа. Тэгээд та бүхэнд харуулъя. За эмээ маань би бол багаасаа эмээтэйгээ хамт өссөн эмээгийн охин. Эмээ маань 70 хэдэн наснда надад зориулж яг охиндоо өөрийн гараар дээл хийж өгнө гэж яагаад надаа энэ дээлийг хийж өгсөн. Им хурганы арьсан дээл өөрөө одоо арьс бүрийг нь өөрийн гараараа бэлтгээд тэгээд энэ дээлийн өнгөн дээр ингэж хавсаргаж бэлтгэж ойж өгсөн байгаа. Цагаан сарын шинийн нэгэн болгоноор энэ дээлээрээ гангардаг. Одоо манай гэрийнхэн лав ер нь монголчууд тэр аяараа байх гэж би бодож байна. Цагаан сар болгоноор дандаа шин дээл хийдэг. Тэгээд шин дээлтэй биш юм а гэхэд тэрийгээ дандаа цэвэрлээд ингээ хамгийн жимгэр хамгийн гоёороо өмсдөг, хамгийн одоо үнэтэй цайтай гэсэн эд хэрэглэлүүдэд хэрэгэлдэг өдөр байдаг. Тэгээд шинийн нэгний өдөр золгохдоо дээлийг одоо бүрэн бүтээр өмсөх хэвээр түүнд нь болохоор товчийг нь бүхэлдэнд одоо бүгдээрингээ нэг бүрчлэн товчлоод одоо сугалдаргалж гараа ил гарахгүйгээр мөн ханцуугаа шуухгүйгээр малгай бүтэн өмсөж бүсийг одоо чанга бүсэлж тэгэж золгодог. Энэ бол одоо цагаан сараар ийм дээлийг бүтэн өмсөх ёсон юм аа. Улс орон одоо оршин тогтнохын тулд өв соёлоо хадгалж авч үлдэх ёстой. Хил мал гуравтайгаа байхад хэн баян бэ? Монгол баян гэж хэлсэн байдаг шүү дээ. Тэгэхээр миний хувьд уран бүтээлээрээ дамжуулаад өв соёлоо дараагийн үеийн дүүнартай харуулахыг хичээдэг байгаа. Ааруулыг хэрхэн хийх вэ? Одоо мөн морь унах ёсон, дээлтэй зураг авах гэдэг ч юм уу те тэрийг ингээд contemporary урлагтай хослуулан одоо дүүнартай өвлүүлж үлдэхийг эрхэмлдэг. Бидний цагаан сар, бидний өв соёл.